Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүг хамтдаа бүтээн өрөөнд ашиг зөвлөж байгаа подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаараар 12 дугаар анги төгсөөд мэргэжлээ сонгох гэж байгаа нийт сурагчтай зориулсан совилогч мэргэжлийн талаар ярилцах болно. Энэ удаагийн подкастын маань зочноор Сувилгын сургуулийн насан туршийн сувилгын тэнхимийн багш, сувилгын хүн магистр Соломон Туяагч маань хүрэлцэн ирээд байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн багштай баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр агшаа совилогч мэргэжлийн талаар бид нар тайлбарлаж өгөөч. За совилогч мэргэжил нь бол ер нь бол хүн үүсч өгсөн цагаас эхэлж совилогч мэргэжил бий болсон гэж үздэг. Их хүн хүүхдээ ингээ асар тойглох, хувцлах, угаах, оолох мэт одоо үйлдэлүүдээс энэ совилгын төв үүсч өгсөн гэж үзэж байдаг. Тэгээ манай улсын хувьд бол манай сургуулийн хувьд те ашуусын хувьд бол 93 жилийн түүхтэй совилгын одоо боловсрол. За тэгээд совилогч мэргэжилт нь бол энэ эмнэлгийн мэргэжилтнүүдийн багийн нэг гишүүн. За ер нь бол эмнэлэг төвч байгаа эмчлүүлэгчдэд совилгын тусламж үйлчилгээг хүргэхэд чиглэдэг, голчлон анхаардаг. Эмч одоо бусад эмнэлгийн бүх мэргэжилтэнгүүдтэй нэг баг болж ажилладаг ийм одоо чухал эмнэлгийн салбарын маш чухал юм хүний нөөцийн нэг мэргэжилтэн байгаа. Тэгэхээр совилогч мэргэжлийн маань яг бусад мэргэжлээс ялгарх онцлог нь юу вэ? Онцлог гэд хэлэх юм бол ер нь совилогч мэргэжилтэн бол эмчлүүлэгчийн яг ингээд ойр байдаг дотн ингээд эмчлүүлэгч эмнэлэг твтээд эмнэлгээс гарах хүртэлх хугацаанд совилогч яг тэр хүнд хэрэгтэй бүх зүйлийг одоо ингээд тусалж дэмждэг, дээрээс нь эмчилгээ, үйлчилгээ гэд бүх юмд нь оролцож яадаг ийм одоо маш юм тийм чухал нарийн нандин ийм мэргэжил баггүй. Эмчийн одоо хамтрагч эмчийн одоо хамтарч ингээд нэг одоо эмчилгээг хамтдаа ингээд нэг хүнийг эдгэхэд оролцдог их тийм яг хэлэхэд яг тэр гэж хэлэхгүй мөртлөө их нандан юм гоё мэргэжил. Совилогч мэргэжлэр төгсөөд ямар ажлын байран дээр ажиллаж байна вэ? Ер нь бол совилогч мэргэжлэр төгссөн төгсөгчд маань бол хувийн болоод улсын эрүүл мэндийн байгууллагууд бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа. Эрэлт хэрэгцээ их байдаг уу гэж? Манай улсын хувьд бол 2021 оны байдлаар нийт одоо 13,000 гаруй совилогч бол одоо яг ажлын байран дээр ажиллаж байгаа. Тэгээд ганцхан манай улс гэлтгүй олон улсад хүртэл совилогч мэргэжил бол эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийн нэгээс дөрөвдүгээр байранд дандаа байдаг. Тэгэхээр манай улсад болоод олон улсад бол маш эрэлт хэрэгцээтэй ийм мэргэжилтэн байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр агшаа совилогч мэргэжлийг эзэмших байгаа нийт сурагчид маань ямар хичээлээр эзэлтийн ерхий шалгалт өгөх вэ? Ер нь совилогч мэргэжлийг сонгоод энэ мэргэжлэр ажлыг ирээдүгээ тэр төлөвлөөд сургуульд элсэн суралцж байгаа нийт төгсөгчд бол хим, биолог, за тэгээд математик, англи хэл гэсэн одоо эзэлтийн ерхий шалгалтуудыг өгөөд манай сургуульд ялангуяа ашуусын совилгын сургуульд элсэх бүрэн боломжтой. За совилогч мэргэжлээр манай сургууль нь бол совилгын дипломын болоод дипломын 3 жилийн хугацаатай, бакалаврын 4 жилийн хугацаатай юм сургалтыг явуулдаг. За тэгээд ер нь бол эзэлтийн ерөнхий оноо нь бол бакалаврынх нь бол 480-аас дээш оноо, дипломынх нь бол 400-аас дээш оноо авсан тохиолдолд манай сургуульд элсэн суралцах бүрэн боломж байгаа нээлттэй. За оюутан болчоод яг суралцж явах хугацаанд тэтгэлэг авах боломж хэр байдаг вэ? Ер нь совилогч мэргэжилтэн бол улсын хэмжээнд энэ олон улсад маш эрэлт хэрэгцээтэй мэргэжил. Тийм учраас манай засгийн газрын одоо зүгээс энэ совилогч мэргэжилтнийг одоо нэмэгдүүлэхтэй ийм зорилгоор суралцж байгаа бүх совилогч мэргэжилтнүүдийг 70 дугаар тогтоолоор үн төлбөргүй тэтгэлгээр суралцахын бүрэн боломж байгаа. Оюутнууд маань суралцах хугацаанд 2.8 голч оноогоос дээшээ оноотой байх юм бол 70%, 3-аас дээшээ байх юм бол 100% хүртэл тэтгэлэг авах бүрэн боломжууд байгаа. Тэгээ манай оюутнуудын өөрсдийнх нь одоо хичээл зүтгэлтэй, хичээлдээ идэвхтэй байх, дөнгөө маш сайн гарах энэ байдлаас нь хамаарат одоо төлбөргүй суралцахын боломжийг манай одоо засгийн газрын зүгээс бол ингээд шийдээд өгсөн байж байгаа. За совилогч мэргэжлэрээ төгөл агшаа суралцаад төгсчөөд цаашдаа ахиж дэвших боломж тэгээд бас яг энэ мэргэжлэрээ гадагшаа яваад ажиллах боломж байдаг уу? Ер нь совилгын мэргэжлэр
суралцаа төгсөөд ажлын байран дээрх маш олон юм өсөж хөгжихтэй карьерийн түвшингөө нэмэгдүүлэх бүрэн боломжууд байж байгаа. За боловсролын чиглэлээр, мэргэжлийн чиглэлээр ингээд өөрийгөө хөгжүүлээд ингээд бүрэн боломжууд байдаг. За ер нь солигч мэргэжил төгснөхийн одоо ингээд сургуулаа төгсөөд бид нэр ерөнхий ингээд солигчийн мэргэжлээр төгсөж байгаа. Төгснөхийн дараа нарийн мэргэжлээр бид мэргэжил эзэмших бүрэн боломжууд байгаа. 3 сараас 6 сарын хугацаатай байгаа нарийн мэргэжлүүдээр эзэмшээд тэр нарийн мэргэжлийн чиглэлээр ингээд хөгжөөд өсөх бүрэн боломжууд байна. Бас боловсролын чиглэлээр те дипломоор төгссөн оюутнууд маань ажлын байран дээр ажиллаа хийж байгаа хугацаанд бакалавраар ороо ингээд шатлсан сургалтаар бакалаврын зэрэг эзэмших боломжууд байна. Бакалавраар төгсчөөд магистр хамгаалах боломж байна. Магистраасаа доктор тэгээд мөр цаашлаад ингээд суралцах бүрэн боломжууд байгаа. За гадаадад хүртэл манай одоо төгсөгч нар олон улсад очиод ажиллах юм бүрэн боломжууд нээлттэй. Манай сургуулийн диплом өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг учраас дипломын хувьд ямар ч асуудал байхгүй. Харин очиод ажиллаж байгаа боловсрогч маань хэлний төвшин тухайн одоо улсынхаа шалгуурыг хангаж чадах юм бол энэ мэргэжлээр ажиллах бүрэн боломжууд байна. Манайхаас төгссөн нэлээдгүй оюутнууд маань одоо яг мэргэжлээрээ ингээд ажиллаж байгаа олон кейсүүд байна. Тэгвэл агшаа яг анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуульд совилогч мэргэжлийг эзэмших элсэн орхон давуу тал нь юу вэ? Манай одоо сургуулийн түүх өөрөө 93 жилийн түүхтэй совилогч мэргэжлийг ингээд яатсан бэлтгэсэн. Ийм одоо нөр их түүхтэй ийм том сургуулийг төгснө гэдэг нь нэгдүгээрт нэр хүндий асуудал. Хоёрдугаарт манай энэ солигч мэргэжлийг эзэмшүүлж байгаа сургаж байгаа энэ хөтөлбөрүүд маань өөрөө дипломын хөтөлбөр болоо бакалаврын хөтөлбөрүүд нь Монгол улсынхаа магадлалыг итгэмжлүүлж гисэн. Дээрээс нь олон улсын магадлалыг итгэмжлүүлсэн. Одоо сая 2022 оны хувьд бол дипломын хөтөлбөрийн сая магадлалыг итгэмжлүүлээд бакалавр маань магадлалыг итгэмжлүүлээд одоо АСИН магадлалыг итгэмжлүүлэх гээд манай хамт олон ингээд бэлтгэл ажил хангаад ингээд ажиллаж байна. Тэгэхээр маш олон давуу талууд байна. Тэгээд дээрэс нь манай сургууль өөрөө олон улсын маш олон томоохон ижил төстэй сургуулиудтай хамтын ажиллагаатай ингээд ажилладаг. Ийм учраас манай оюутнууд ингээд тэр сургуулиудтай оюутан солилцоогоор төгснөхийн дараа ажил хийхээр ингээд тэр тухайн улс орнууд руугаа ингээд ажиллах ингээд бүрэн боломжууд нээлттэй. Учраас манай сургуулийг сонгоод орж ирэх гэж байгаа нийт төгсөгчдод маань бүх зүйл ингээд нээлттэй. Ийм том боломжууд ингээд та нарын өмнө нээлттэй байгаа шүү гэдгийг хэлэхэд бас таатай. Тэгэхээр агшаа подкастынхаа төгсгөлд та нийт одоо 12 дугаар ингээд төгсөж байгаа сурагчтай зориулж үг хэлж өгөөч. За 2021-с 22 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байгаа нийт одоо төгсөгчдөө эсэлтийн ерөнхий шалгалтанд нь амжилт хүсээд өөрийнхөө сонгосон энэ мэргэжлийнхаа чиглэлийн сургуулиудаа амжилттай оролцож суралцаарай гэж одоо хүсье да. Харал хандуулсан баярлалаа.